Нэгэн үе бодвол Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадны улс орон олон болсон. Тэгвэл энэхүү хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд туслах Монгол улс 2012 танилцуулга хэвлэгдэн гаргана. Гадаадын хөрөнгө оруулалтын газар Oxford Business Group Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран бүтээсэн Монгол улс 2012 тайланд Монгол улсын өнөөгийн улс төр эдийн засаг нийгмийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Ингэхдээ банк санхүү, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, үйл хөдлөх хөрөнгө цахилгаан холбоо, аж үйлдвэр үнэт цаасны зах зээл барилгын салбар гээд бүхий салбарын тухай дэлгэрэнгүй тайлан гаргажээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч аль салбарт хөрөнгө оруулах боломжоо олж харах юм а. Ер нь өнгөрсөн жилүүдэд манай улсын уул уурхай салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийгдэж ирсэн байна. Хөгжилтэй орнууд хөрөнгө оруулалтыг авдаггүй, хөгжиж байгаа орнууд юм буурай хөгжилтэй орн авдаг гэдэг тэр ойлголт бол биш. Тийм учраас бид нэр аливаа бизнесийг эрхэлж байгаа бизнес эрхлэгч аливаа одоо улс орон гадны хөрөнгө оруулалтын төлөө бол явах хэрэгтэй. За тэгвэл мэдээж хэрэг үндэсний аюулгүй байдлаа харах хэрэгтэй. Монголчууд өөрсдөө хийж чаддаг салбараа бол одоо өөрсдөө авч явах хэрэгтэй гэдэг утгаар гадны хөрөнгө оруулалтыг чухам аль салбар төлөхөө авах вэ гэдэг бол бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага байна. Монгол улс 2012 тайлан гаргахын тулд нийт 8 сарын турш судалгаа хийж энэ хугацаанд бүхий л баримт зэлтийг цуглуулж боловсруулан ажилласан тухайга энэхүү тайлан боловсруулагчид хэлжлээ. 9.6 тэрбум байна. Аймгийн засаг дарга нартай холбоотой мэдээлэл сүүлийн үед дуулдах боллоо. Өнөөдөр л хэд Өвөрнгай аймгийн ардчилсан намын удирдлагууд аймгийнхаа засаг даргыг авилгатай тэмцэх газар өгч байгаагаа албан ёсоор мэдгдлээ. Өвөрхангай аймгийн ардчилсан намын удирдлагад өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тус аймгийн засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлж авилгатай тэмцэх газар шалгуулах болсноо энэ үеэр мэдгдсэн юм а. Аймгийн ардчилсан намаас гаргасан мэдээлэлд засаг дарга орон нутгийн өмчид компани үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ омортон Өвөрхангай аймгийн Баянтайг төрийн өмчид компанийн хууль бус үйлдэлтэй хамтарч болсон эсхийг шалгаж өгөхийг дурдсан байна. Цаашид засаг дарга огцруулах хэмжээнд шат дараалан улс